1 2 3 и O9. Сайн байцгаана уу? та бүхэнд энэ удаагийн дугаарын мэндийг хүргье. Тийм ээ. За, сайн байцгаана уу бүгдээрээ. Өглөө өдөр орой мэндийг хүргэе. Манай 21 дахь дугаар эхэлж байна. Хоёлаа 21 дугаар хийжлээ шүү дээ. Харин тийм. Сүүлийн үедэд гоё идэвхтэй ээж байна. Тэгээд энэ дугаараараа бит хоёр болохоор одоо 25 он гарах гэж байгаа. 12 сар болсон. Тэгээ 12 сар болохоор бүгд догтлол их гоё идэвхтэй. Тийм, 12 сар ер нь хүн болгоны миний бодлоор дуртай сар ахаа. Тийм, одоо ингээ баярын наструуд эхэлсэн, монитанууд эхэлсэн, тий эхнээсээ шинэ жилийн урилга бэлэг гэл. Харин гоё юм болж байна. Би чинь ер нь бол яг төгсөөд Монголд ирээд тэгээд Монголд ирснээсээ хойш нэг ч завсарлагаагүй яг л ажил хийсэн байгаа байхгүй юу. Тэгээ одоо нөгөө нэг хэдэн жил болсон байна? 5 гаруй жил юм уу? 5 6 жил хаа. Тэгээд яг шинэ жилийн 12 сар чинь ингээд миний хувьд бол дандаа л хамт олонтой бөөндөө тэмдэглэдэг жилээсэн. Тэгээ одоо яг гэртээ ганцаараа байнгут гайхаж байхад. Тийм шүү дээ. Яг тийм мууд нь бол нэг амар орж ирдгүү юм байна. Зөв. Өөрөө хүчээр кино мөн үзэл. Ялк засах чинь нөө. Ялк аванда бит хоёр. Ялк авал. Зөв. За тэгээд 12 сард бүгд бужигнаад завгүй тэгээл гоё баярлал догтлол ийм байгаа ч гэсэндээ ер нь энэ дугаараа бит хоёр ер нь дараа жилдээ хэрхэн өөрийгөө энергийн түвшинд сүнсний түвшинд бэлдэж орох вэ гэдэг тийм зөвлөгөө өгөхөр ер нь хийхээр шийдсэн. Тийм гоё шинэ ондоо дотоодороо сүнслэг байдлаар яаж бэлдэх вэ гэдэг тий. Тийм. Тэгээд мэдээж завгүй байгаа юм чи ер нь хагас бүтэн сайнуудаа л гоё ашиглахгүй юу тэг хүмүүс. Тийм л одоо тэгэл 5 дахь хөдөлгөөн айгуул ивенттэй байгаа хөх тэг ихэнх хүн. Тэхэлэлгүй. Амар тийм жоохон хатаархлын хоол шигээ дөө. Та нар тэгжлэхгүй юу? Нэрээ тэл айгуу гоё байдаг гэсэн. Тэгэл ямар юм өмсгөө. Найзуудын шинжил гэл тээ. За тэгээд 24 он одоо ингээд дуусгаад ганцхан сар үлдсэн юм чинь 25 онд орохоос өмнө яг юу хийх ёстой юм бэ? Та юу гэж бодож байна? Сүнслэг төвшөндөө одоо ямар ч бас ингээ гоё өнгөрсөн оноод өгнөхөөс эхлэх бах л та би одоо яасан байна ямар твшилт гаргасан байна гэл миний хувьд жишээлбэл би одоо бусдыг мэдэхгүй байгаа болохоор өөрийнхөө хувьд ярихад ямар ч байсан би бүр амар твшилтэй байгаа ингээд химжиж мэдэхгүй мөрлөө мэдэрч байгаа ямар нэгэн байдлаар би ингээд ийм болчихжтэй за би ингэчтэй тэгчтэй гэх ингээ айгүй их бодох уу ярьж байгаа тэгэхээр би бол маш сэтгэл хангалуун байгаа хувийнхаа хөгжлийн хувьд одоо төгчлээ. Тийм. Гоё яга. Тийм би ч гэсэн яг таныг өнгөрсөн жилдээ одоогийн чинь харьцуулах юм бол бүр амар том хувьсгал гарсан. Тийм. Дотоод юуны хувьд тийм. Маш их тийм. Тэгэхээр энэс би юу гэж бодож байна гэхээр хүн ер нь дотоодтойгоо ажиллаад тэр дотоод хүн одоо сүнсний төвшөнд юм уу оюун санааны төвшөнд тэг одоо өөрийгөө боддог тэр үзэл баримтлалын хувьд ч юм ингээд өөртөөгөө ажиллахаар ямар гоё юм суйртай болдیں۔ Өөртөө одоо хүмүүсийг би одоо хүмүүст ингэж харагдах марах талаас нь би ерөөс яриаг байгаа шүү. Яг ингээд өөрийн дотоодод байгаа энэ мэдрэмж амар гоё юм. Бүтэн болоход ингээд төгсөж байгаа гэх юм уу бид нар чи юу нэг амар дутуу байд юм билээ шүү дээ. Одоо юмар бол дүрсээр ярихад айгу дутуу дүрснүүд ч юм шиг. Тэгээ тэр нь ингээ бүтэн болох гээд ойрцож байгаа юм шиг энийхгүй юм мэдрэмжүүд авт юм бэл. Зөв тэгээд 24 чи тэгдэггүй чи яар та. Дотоод ажиллагаа ихээрөө ер нь тэгэл бүх юмны учир шалтгаан бид нарын дотор л байдаг юм байна гэдгийг одоо улам бүр ингээ ойлгож байгаа хгүй. Өдөр бүр одоо надад тохиолдож байгаа зүйл өдөр бүр одоо миний бусдад хандж байгаа хандлага тий хин нэгэн ирээд намайг уурлуулад байгаа юм биш. Тэр зүгээр л миний дотор байгаа тэр уур гэдэг зүйлийг сэтрээгээд байгаа хгүй. Тэгэхээр дотоодоо таньчаар чинь угаасаа хүн ингээд амар эргчүүлээтэй болчдөг. Гадны юмнуудаас хамааралгүй болчдөг гэсэн. Ер нь бол тэгэхээр ингээ аюу итгэлтэй тий. За надад одоо юуш тохиолдсон ер нь гээд ингээд нэг иймэрхүү бодолтой
болчихж байгаа байхгүй. Сүүлд би нөө эмнэлэгт үзүүлсэн чинь эмч над руу уурласан хгүй юу. Би нөгөө нэг 2 эмчтэр нэг өдөр зэрэг очоод тэгж болтгүй юм бэ штэ. Тэгээд гэхдээ нөө манай хяналтын эмнэлэг намаа ингээд өөр эмнэлэг рүү яваа чи тэнцээ үзүүлчихэд иргээд тэхгүй юу. Тэгээд тэгэхээр нь би за тгийгээд тэгээд ингээд өөр эмнэлэгт үзүүлээд тэгтээ өөр эмнэлэгт үзүүлэхдээ ингээд би энэ эмнэлэгт үзүүлсэн чинь ингэж хэлсэн. Тэгээд энэ бичгэн гээд ингээд өөр эмнэлэгт үзүүлсэн бичгээ үзүүлсэн чинь эмчин шууд над руу уурлаад чи өстой эмч нарыг хооронд нь алцуулах гэдэг юм уу? Чи бид нарыг чи яг ч өнөөдөр над дээр ирсэн цагнаа заяа би тэгсэн чи аяар инээдээ би ингээд паникнд ороод яагаад энэ хүн ингэж байгаа юм бол бүр ойлгохгүй заяа. Тэр хүний царайгийн чинь төсөөлж би ингээ бүр хэлээгүйг надаа эргээд ингээ олдохгүй. Тэгээ надаа ямар ч ингээ мэдрэмж төрөөгүй заяа тухай үедээ. Тэгээ ямар ч мэдрэмж төрөхгүй. Тэгтээ тэр хүнийг ингээд уурлаад ингээд яагаад ингээд тэнгуут нь ингээ ойлгоод үгүй юм чи ингээд намайг яв гэсэн юм аа гэж тайлбарлаа. Тэгээд учрыг нь олоод үзүүлчихэж байгаа байхгүй юу. Тэгээ би ингээ гараа яг бодонгуудаа ингээд хөөх ийм юм зумнаас хол амар удцсан юм байна та тий. Тэгээ дээрэс нь бас энэ хүний одоо ингээ гинт над руу уурлж байгаа нь ерөөсөө миний асуудал биш. Энэ хүний одоо дотор байгаа зүйл штэй гэдгийг л амар сайн ойлгоцсон болохоор надад бүр ингээд ямар ч реакц байхгүй. Тийм болцсон юм байл сүулдэ бүр бодоод исэн чи инээ төрөө. Тэгэхээр дотоод ажлыг хийсээр л ах хэвтем л тий. Би одоо дараа жил бас хийнэ. Ер нь зогсохгүй шүү дээ одоо ингээл тий. Тэгээ нэг л одоо дотоод ажиллагаа руу ороод дотоод хүнээ таниад аяллаа эхлүүлсэн бол ер нь гарна гэж байхгүй дээ. Харин улмал амттай болоод завгүй байсан ч гэсэн ингээл машин барьж явахдаа ундахдаа ер нь ингээл алхам дотно л бодоо явж байт юм бэл. Юмсыг анализ хийгээл өөрийгөө ажиглаад за ингэж юм да чи ингэж байгаа юм шүү өндргээл бараг л ганц одоо энэ тэнд ганцаараа ярьсан явчихвал битээ гайхаарч би бас гудмаар байн ганцаараа ярьж алхдаг байсан шүү дээ. Тэгээд тэр чин дээр үед штэ нэг 3 4 жилийн өмнө ч юм уу ягаа би Централ таврын гадаа машинаас харсан гээд төвшөнөө өндөргээд дүүгээ дуудах гэсэн ч угаасаа бүр юм энэ дэлхий дээр байхгүй зэрэгтэй тэр чинь яг ингээд оюун санаа чи шаал өөр нүдний чи ингээ харцмарсан нэг өөр газар тэгээ зүгээр ингээ алхачихээ би энэ зүгээр энэ чи алхаалаа оюун санаа нь дотоод ажиллагаа хийгээл шаал өөр яг тэр чи ингээ нүдний харцнаас ч юм ингээ им шал өөр юм бодож байгаа хүн ч мэдэгдээд байдаг шүү дээ. Яриа сонсож байгаа мөртлөө тэр шиг царайтай явж байгаа юм. За энийг дуудаад ч харахгүй байна. Хүмүүс харин яг тэгээд намайг гадуур явж харуул нэг манарцсан тий. Нэг зориггүй. Одоо би бас ингээл агаар магарт гараал гадаа сууж авахгүй тэнгүүд ингээл нар марлуу хараад зүгээр гөлрөөл сууж маагаал. Гэтэ дотроо юм хийж идэггүй. Тэгээ тэнгүүд тэр дотооддоо би бүр үнэхээр их амар амгалан мэдэрч амгалангийн цэнгэл думж байгаа байхгүй. Гаднаас нь энэ яг мэдрэл муутай хөөн гэж бодлоо. Гэтэ тийм юм бас хийж ингээ баланслж авахгүй бол тэгээ дандаа л ингээл бид нар чинь гадагшаалгаа шүү дээ. Тэгээ юу гадагшаага чиглэх тусам хамаг юм алтдаг гадагшаага. Тэр ингээд манараа царай гаргаад чамаагүй дотооддоо төвлөрөөд. Тийм царай гаргаад чамаагүй хүмүүс дооглуулад чамаагүй ингээ сайхан дотоодтойгоо ажиллаа байж юмар юм билээ шүү. За тэгээд эхний тип болвол өнгөрсөн 24 оныхоо юун дээр алдав? Юун дээр одоо онов те юуг суралцав гэдгээ яг чин үнэнчээр өөртөөгөө ингэж сууж дүгнүүл гоё юм шиг санагдсан те. Тэгээ яг дэвтэр гаргаад бүр ингэж яг бичмээр юм шиг байгаа. Одоо оноор нь ч юм уу нэг одоо хагас сайн бүтэн сайныхаа нэг өдөр бүр зорж гоё ингэ газар кофе шоп ма бордог ч юм уу те. Тэгэд сууж агаад тэгээд ингэж яг үнэнчээр ингэж бичих хэрэгтэй гол нь. Бид нар чинь ингээл ерөөсөө тэгж за нэгдүгээр тэгж эргэцүүлж өөрийгөө дүгнэдгүү хоёрдугаарт дүгнсэн ч гэсэн за гоё л байсан мэсэн гэл амар өнгөцгөн дүгнж гээд байдаг байхгүй юу. Тэгээ би нэг яагаад хэлээд байгаа гэхээр би нөгөө нэг өмнөх жил болохоор өөртөө тим дүгнэлт хийж ахтаа гэд яг үнэнчээр өөртөө ингээд дүгнэлт хийсэх. Үнэхээр өөрөө хүн өөрийнхөө нөгөө нэг
мяа байсан юмнуудаа мэддээ шүү дээ. Дотроо юу? Тэрийгээ хүртэл ингээд бичээд хүлээн зөвшөөрөө. Үнэхээр яг ингэсэн штэ гэд ингээд бүх юмнуудаа ингээд бичээд чадаагүй штэ. Суг байсан штэ. Тийм муу байсан бол тэрийг яг бичих хэрэгтэй. Тэгээд тэгж бичиж байгаа нь өөрийгөө нэх ингээд зовоох гээд байгаадаа биш, гол нь хажууд нь гаргалгаа бичих байхгүй. Тэгээд тэгвэл яг яах вэ? Тэгээ энэний гаргалгаа нь юу юм бэ? За би үнэхээр юм худалч хүн гэдэг юм бол те. За одоо ингээд дахиж худлаа ярихгүй ингээд худлаа ярих үедээ ядаж чимээгүй ч юм уу. За мэдгүй нэг тийм гаргалгаа олж хажууд нь бичгийн тулд би ингэж яг үннээр бичээрэй гэдэг байгаа. Тэгэхээр давуу талуудаа бичээд л гоё дээ штэ, урмаар л те. Юм сурчиж ингэчиж гээд. Тэгээ тэрнээс хацуу бас сул талуудаа ч гэсэндээ бичээд алдсан зүйлээ бичээд гол нь хажууд нь гаргалгаа гаргаж ингэж нөгөө нэг эрх зүйлэмж өөртөө нэгдүгээрт хийгэрээ гэж зөвлөмөр байгаа. Зөв. Тийм. Тэгээ хоёрдугаар болохоор тип 2 номер 2 болохоор шинэ он эхлэх гэж байгаа штэ. Тэгэхээр ер нь эрчим энергийн хувьд ч гэсэн за ертөнцийн хувьд ч гэсэн те бүх юм ингээд шинэ циклүүд эхлэх байх гэж бодож байна биний бодлоор. Тэгээд 25 гээд шал өөр он руу ингээд шилжиж байгаа юм чинь энэ дашрамд ер нь энэ боломжийг ашиглаад гоё шинжилэлтэд бэлдүүл зүгээр санагдсан. Одоо өөрийнхөө шинжилж чадахгүй байгаа зүйлсүүдээ яг шинжлэх тийм зорилт тавьбал гоё санагдаад байгаа байхгүй. Одоо олон жил өмссөн гэтээ хайртай хайж чаддгүй маддгүй хувцснууд эд штэ. Тэгээ хаяндаа гэж бодоод эсвэл орогдоод огт нөгөө цэвэрлдэггүй шүүгээ мүгээ ч юм уу те. Тэгээд бүр нөгөө нэг тагтарсан тийм зөвсүүд ялангуяа гэр мөртөө яг гэртээ зориулж тийм нөгөө шин цэвэрлэгээ хийвэл айгуу гоё санагдаад байгаа хгүй. Тэр чинь ингээд нөгөө материалын төвшөнд амар их юм хадгалаад ахаар дараа чи орж ирэх зүйлсүүдийг буглаад идэг хгүй. Тэгэхээр ингээд аль болох гоё хэрэгтэй хайртай цөөхөн дуртай юмнуудаа үлдээгээд тийм дараа болоод байгаа зүйлсүүдээ ер нь цэвэрлээд хаяхын хаяад өгөх хүн байвал өгөөд тэгж энергийн шинжилэл гэртээ болон одоо өөртөө хийвэл гоё санагдаад байгаа юм. Эрчиндээ бас сэтгэл санаа ч гэсэн тий. Одоо шалтимий бодол. Надад нэг амар хэцүү бодол байна тэр одоо тэр нууцлаа. Гэхдээ яг ингээд яг би амар их давтамжтай байгаа байхгүй. За яг одоо шеэрлж ил та. Тэгэл хүмүүс одоо энэ ямар яг завтай ингэж бодож магадгүй аа. Гэтэ яадаг юм те. Би ингээд хүүхдээ үнсэхтэй. Ингээд нөө санаа нэг юу лээ. Би чамд би дээрийн подкаст дээр ярьж л байла. Би ингээд өөрөө багтаа ээжээсээ одоо ээж маань нас орсон болохоор өвчнөй улмаас нас орсон болохоор ингээд юм хүүхдээсээ холтчулаана гэдэг айдастай ч юм уу яриаг удаана тийм билүү. За нэг тийм байд юм шиг байгаа заяа. Одоо зүгээр ингээд ажиглаад хахад тэнгууд би ингээд хүүхдээ үнсэх болгонд уул нь бол тэгдгүү байсан. Тэг би зүгээр одоо нөгөө ажиглаад байгаа гэдгсэн шүү дээ. Тэсэн чинь нэг тийм бодол маань яг ил гарч ирээд цаана нэг тийм байдаг байсан өө юу ингэ наа зоод тэг би тэрийг зүгээр за муу ёр энэ төр гэж мэгээд ингээд зүгээр л дарчдаг байсан чи одоо болохоор яг ингэ ажиглаа надад нэг юм байна да би яг багтаа ингэсэн багтаа махтаг ингэ бодсон чинь хүүхдээ өнсөх болгон тэр бүр ингэ бүр ил наан гараад ирсэн. Тэг би одоо тэрийг ингэ яг энэ он гарахад явуулна гэж бодоод ингээд амар ажиллаж байгаа. Яг ирэх болгонд нь холдох үедээ гэдэг айдас юм уу? Тийм. Хүүхдээ үнсгэд ойрын үед тэгж гарч ирж байгаа байхгүй юу? Өмнө нь болохоор үе ингээд тийм мэдрэмж төрөөл тэгэл ээж нь одоо ингээд холтчулаана энэ төр гэж бододдаг гэсэн юм. Угаасаа бүх зүйл чи одоо энерги гэж ааштай тэгээ бидний бодож санаж байгаа сэтгэж байгаа сэтгэгдэл ингээд хүчтэй мэдрэмж төрсэн бүх юм чинь бид нар дээр бичигдээд ингээд хадгалагдаад аль тухамсардаг асуусан байгаа. Тэнгүүд тэрийг чинь хувиргах л боломжтой. Ер нь бол энерги устгахгүй гэж амжаа. Тэгэхээр одоо та надад айцаа юу гэдэм өөрөө нөгөө цаг гаргаж чөлөөлж хувиргаж гоё юм болгож өөрчлөхгүй бол тий. Тэгээ яг тийм далд суудсан юмнууд ч одоо ингээд багаар хөндөгдөөд хувиргана гэхээр би одоо за одоо ингээ үнсгэд чинь тийм мэдрэмж төрөнгүүт яах вэ? Эсрэг нь бодно л гэсэн үг шүү дээ. Эсрэгээр нь кодлон эсвэл бол тэр яг бодогдоод байгаа тэр төвхтэй болов шууд тэр чигт нь гэрэлт хувиргаж бясалгана.
Зөв. Харин би яг энийг амьдарч. Сэтэ нэг хоёлаа нэг подкаст яг иймэрхүү юмнуудын талаар ярьсан подкаст хийснээс хойш би аюу их юм тэгж бодлоо. Төгжээс энэ тэр явуулсан шүү дээ ер нь. Манай ажил мэжлэр ч гэсэн аюу их тийм юмнуудаас ингээд юм ойлгоод тэрнээс явуулсан хүмүүс байлээ. Манай подкастыг сонсоод тэгээд баярлаа. Гоё юм аа. Харин тэгэл хүмүүс дүр дүн өхөр амар гоё баярлдаг тий. Гоё урамтай идэх шүү. Баярлаа манайхаа. За тэгээ юу ярьчлаа? Шин нэрэг орж ирэхэд бэлтгэн гэсэн шүү дээ. Тэгэхээр ялцчгүй 70 ухамсарт байгаа энэ сүрэг зүйлсүүдийг цэвэрлэгч гэсэн орж ирж байгаа юм л та тий. Тэгээд яг энийг чи онгочоод эхлэхээр улам ингээ гарч ирээд байгаа байхгүй тий. Ядаж эхнээс нь ганц нэг юмыг ч гэсэн олоод гоё хувиргаад гэрэл болгоод засаад байж идэл араас нь ингээ дүүрстөө одоо намайг гэж байгаа юм шиг гарч ирээд байгаа надад чинь. Үнэхээр батлыг яг үнэ. Тийм тэгэхээр одоо 12 сар чинь дөнгөж эхэлж байна. Тэгээд өөртөөгөө ажиллах бас хөөрхөн хугацаа байна. Тэг бүр амждаг юм бол цагаан сарын өмнө тий. Яг шинжилэлт өөрийгөө бэлдэж одоо ингэ цэвэрлэх ингэж байгаагийн бас нэг шалтгаан нь нөгөө ирэх жилдээ ирэх гоё шин боломж те шин одоо төвшөнд гарах ч юм уу тэр зүйлсүүдээ угтуулах гэж энийг хийнэ гэсэн үг. Ер нь бол цаваа шин гоё юм ингээл ирэх гэж ингээд төсөөлөе л доо. Тэгэл гэр орныг харсан чинь бах байдгаараа өөрийг нь харсан чинь үнхаагүй царайлал бах байдгаараа бол тэр шинэ энерги лавзаад би явлаа гэх. Гэдэг нэг тийм багтаах орон зай байхгүй гэсэн үг байхгүй юу? Тийм учраас энэ шинжилгээг би заавал зөвлөд байна гэсэн үг. Яг тийм орон зайг нь гаргаж өгөхийн тулд те. Та одоо яг хайж чадахгүй байгаа юм а хайснаар илүү гоё том зүйлсүүдэд нээлттэй болж эхэлж байгаа гэсэн үг байхгүй. Тэгэхээр магадгүй гэртээ маш их юм хураацсан хашраад ингээд одоо тийшээгээ хүрч чаддгүй хүмүүс байвал яг одоо л таны боломж яг маргаашнаас юмаа цэвэрлэгээд харин ганц нэг юм хаях юмнууд байна. Тийм тэгээ гоё гэртээ гоё их цэвэрлэгээгээд тэгэж хуучин зүйлсээсээ салаарай гэх юм бол ядчил нөгөө нэг дараагийн эд баялагын нэрэг те дараа жилдээ гоё юм орж ирэх тэр бүгдийг нээж өгөх юм шүү гэж. Окей. За 3 дугаарт нь болохоор хайрцагнаасаа гар гэх юм уу. Одоо илүү зоригтой зоримог галахмуудыг гаргах тэм шийдвэрүүд гаргана гэдэг ч одоо хайрцагнаасаа л гарах шүү дээ. Тийм. Би тэгдгүүмаа би ингэж юм зарч чаддгүй ингэж бодохгүй те. Тийм. Тэр нь яг тийм оролтол үзэл та гэл те. Тэрийг одоо 25 онд ямар хайрцагаа эвдэлмээр байгаа юм бэ? Би яг энийг өөр дээрээ гуулгаж үзмээр байна гэлээ. Тийм. Би одоо тэгж бодоолаа шүү дээ. Одоо энэ өвөл гой цанаар гуулгаж үзнэ. Яг би өөр дээр энийг анх удаа мэдэрч яхад надад амар гоё эсэхгүй. Би нөө өөрийгөө хизээж юм бичдэг хүн биш гэж бичгийн урлагаас амар хол гэж боддог эсэхгүй. Тэгээд ерөөсөө бүр ягаад ч тэгэж боддог хизээж бичгийг оролддог байсан чинь бичээд үзсэн чинь бүр амар дуртай байсан. Тэгээд зүгээр л би бичдэггүй хүн гэл нэг тийм ганц бокстэй тэрнээсээ болоод тийм дуртай зүйлээ мэдгүй явсан гэсэн үг. Тийм болохоор одоо альва юм айдастай эргэлзээтэй за өөр юу ч яд ингээд тэрийгээ тэгээ таньж байгаа юм шүү. Өөрийг амар би тийгдэг хүн биш гэж үгүйсгэж байгаа юм ба нэг зүгээр анзаараад тэрэ болохоор л зүгээр туршид үзвэл тэ. Гэтэ энэ дээр бас ингээд нөгөө нэг одоо ингээд бас амар их айдастай эргэлзээтэй хүмүүс байдаг штэ. Одоо жишээнд энэ ажил надад тохирохгүй гэж мэдсээр байж гэл яваал гэдэг үлгэн салган тэгэл очих болгондоо гомдлоо тий. Тэгэл байнга ингээл тэрэндээ дургу тэгэл дуртай дургу ингээл хийгээд ч юм уу гих мэтчлээ одоо тийм бас хайрцагнуудыг би оролцуулмаар байгаа. Тэгээд тэр айдас эргэлзээ нөгөө хайж чадахгүй байгаа хэрнээ ингээд дургууд өчгүй ингээл хийдэг бүх зүйлсүүдээ ер нь зоригтой шийдвэр гаргаж өөрчлөх тийм план гаргаарай гэж ер нь зөвлөмөр байна. Дуусгаж чадахгүй байсан юм аа зоригтой дуусгах ч юм уу те. Хайж чадахгүй байсан юм аа зоригтой хайж явах. Тэг эхлүүлж чадахгүй байсан юм аа зоригтой эхлэх ч юм уу. Тийм л зөвлөгөө гэх юм уу? Аха. Тэгэхээр яах юм чи? Тэгэхээр яах юм гэж заавал нэг юм болгохгүй дөө. Тийм юу хийвлөө? Яг хөө тэ одоо
ингээ үлгэн салгаа ингээд яваал энэ заяа. Гэхдээ энэ чинь яваал байна. Тэгээд та яг тэр тойрогтой байгаа л байна. Тэгэл яг тэр сэтгэл ханамжгүй тойргийн замаас шулуун зам руу яг гарна уу? Тийм л утгаар хэлж байна гэсэн. Тэгэхээр зүгээр одоо энэ олон зүйл дээр хамаарах гэдэг байхгүй салж чаддгүй нэг токсик хэрнээ ингээл үерхэл яваал гэдэг хүмүүсэд шүү дээ. Эсвэл ингээд найз нь байж болно ш нэг муухай хортой найзууд эд шүү дээ. Тэгэл мэддэг хэрнээ гомдоол яваал гэдэг тийм зүйлсүүдийг ингээд зоригтой тусгаад тэгээд дараагийн шинэ эхлэлдээ бас зоригтой бэлдээл гэсэн үг байхгүй юу? Эсвэл эхлүүлж чаддгүй үлгэнээ л яваад байдаг зүйлээд шүү дээ мөрөөддөг хэрнээ. Тэр мөрнийгээ дөрвтэй эхлэчээ гэдэг. Тэрийгээ яг бүр ингээ 25 ондоо шингээгээд төлөвлөөд яг тэр хийх тийм гал зориг цог тэрийг өөрөөсөө гаргаарай гэж зөвлөмөр байна. Тэгэхгүй бол тэ 25 он чинь мөн л ялгаагүй үлгэнээл тэгээл нэг тийм хүүтэн бүлийн ус байдаг шүү дээ. Яах гээд тааг нь мэддэхгүй. Тэгэл тэрэн шиг л одоо ингээл явна гэсэн үг байхгүй. Гол нь тэр давтамжаас нь ангижруулахын тулд тэр хүнээс чинь тийм зоригтой шийдвэр, зоригтой юм золиос хэрэгтэй. Зоригтой хүмүүс ер нь бас амжилтанд хүрдэг те. Ер нь тэгэл яг мэдээж тэрийг нь зоригийг дагаад ч юм уу эрсдэл бол эрсдээд фейлсэн ч хүмүүс зүндэдэг. Тэгтэл тэр хүмүүс бол зүгээр явж байгаа хүмүүсийн хажууд яг ингээд нэг бол бас амар амжилтанд хүрсэн ч юм уу те. Тийм шин хаалгыг ингээд татхаас айгааг байгаа хгүй тий. Надад тэр бол ингээд гой санагдчихэв. Зоригтой хайцгаая. Одоо гадаадд ингээд айгу удаан амьдарсан. Тэгтээ би ингээд Монгол явмаар байдаг мэдэг. Байнга л тэгж ярьдаг ч юм уу. Байдаг хэрнээ явж чаддгүй бол зүгээр яв. Тийм шүү. Тэг гэдэг шиг л одоо тийм шийдвэрүүд гэсэн үг байхгүй юу? Яг үнэ. Дахин нэг жилийг битгий ингээд сулбгаар өнгөрөөгөөч 25 онд бүр гоё асаад өгөөч гэж тийм бүлгийн хүмүүстэй гоё зөвлөмөр байна. Тэгэхээр алдаах юм юу ч байхгүй шүү дээ. Ер нь их алдсан ч яах вэ гэж ярьсан шүү дээ. Юу ч алт. Дараагийн боломжууд үргэлж ингээд биднийг хүлээж идэг. Бид нар л өөрсдөө нэг хаалга хаагдаад нөгөө хаалга онгоно. Бид нар л өөрсдөө нөгөө энэ л байхгүй болчвол амьдрал сүрх гэдэг аим шиг мунхаглаад байгаа. Тэр чинь нөгөө амар хүлээстэй байгаа байхгүй тий юмд хорогдсон. Харин тэр ч айгу бас муу зан чанар штэ. Юмд ингээ хорогдох чинь. Баян ингээл би юмч байх хэвээр, би ингэх ч хэвээр, би ингээд тим байх хэвээр гэж боддог хүн зүгээр гоё орилол гараал нэг өдөр шоудж байгатай адилхан байхгүй юу. Баян ёс зүйнд баригдсан үндэ. Өөрийгөө яг тэгж нэг тийм задлах те. Өөрийгөө сорих тэр гоё юмнуудыг хийгээрэй гэж бас зөвлөмөр байна. Окей. Танд тийм шийдвэр гаргах зүйл байна уу? Үгүй надад бол яг энэ жилдээ тийм их мантай л байна одоо. Маш их ажилтай болохоор. Зэн ажил. Одоо тэгтээ яг миний хувьд бас энэ чинь бараг яг детальны ярих юм бол агаар нэг байгаа хгүй юу? Одоо ингээд би өөрийгөө шинэ төслүүд дээр сорьж шүү дээ. Одоо өмнө нь хизээч хийж үзээгүй experience гэсэн үг байхгүй юу? Өөр салбар те өөр орчин. Тэгэхээр энэ бол миний хувьд яг тэр сорилт ах. Тэг би одоо ямар за би чадахгүй би туршлагагүй гэд одоо гарах ч юм уу энэ юм хийхгүй байх сонголтоос байгаа шүү дээ. Одоо ингээд би ядарчнаа стамжихгүй ч юм уу. Тэгэхээр би тийхгүй зүгээр за одоо ингээл гарцгүй юу. Тэгэл яадгийг хийгээл үзье болохгүй бол тэрлээстэй. Ер нь одоо айгүй их тэр үгийг би ингээд яа чин дотроо аюу хилдэг болсон гэлээ. Тэгэл болохгүй бол тэрлээстэй тэгээ болохгүй юм болохгүй шүү дээ. Болол тэрлээстэй. Ер нь юундаа сүрчгнээ та гэдэг үгийг ер нь дотроо аюу хилдэг л болсон бэлээ. Харин болно гэж бодож ивэл таны зөв, болохгүй гэж бодож ивэл бас таны зөв гэх бодвол тэрлээстэй л болохгүй болоотой яахтай бас нэг сүртэй ингээд тэрэнд чинь эрсдэл гэл ажлын юм бол өөр зөв хувь хүний тэр сэтгэл доторх юм чинь эрсдэл мэрслэнэ тэрэ гисэрэн байтал ингээд бид нар аягүй их юм алддаг те цаг хугацаа л алдаад байгаа те тийм тэгэл яг нөгөө байдаг газараа байгаад байгаа учраас тэр шилжилтийг зоригтой хийж ижил ер нь давтамжаас гарна гэсэн. Энийг хувь хүний ч яах вэ? Дотоод одоо юун дээр ярьж байгаа шүү те. Ер нь одоо хувь хүний юм дээр тэрнээс шүү дээ. Ажлын эрсдэл, төслийн эрсдэл, санхүүгийн эрсдэл энэ төр бол яриаггүй шүү.
За энэ ингээ 3 дугаар зөвлөмж байлаа. За дөрөвт нь болохоор бит хоёрын зүгээс дотоод аяллаа заавал эхлүүлээрэ гэж 25 ондоо зөвлөмөр байна. Тэрний үсэн үг юм бэ гэхээр илүү нөгөө нэг сүнслэг талдаа гоё зорилтуудыг гаргана гэсэн үг. Судалж модлаа л тий. Тийм. Эхний хідэн зөвлөгөөнүүд ч юм бол дандаа ингээд хаях, орхих одоо шинжлэх юмаа бэлтгэх бэлтгэл ажлууд байсан бол одоо яг ингээд сүнсэндээ зориулж ганц хоёрхан ч гэсэндээ ингээд төлөвлөгөөндөө одоо зорилгондоо юмнуудын шингээгээрээ гэсэн үг байхгүй. Манай подкастыг өнөөдөр сүнслэг хүмүүс сонсож байгаа бах тий. Сонирхож байгаа л хүмүүс сонсож байгаа тий. Яг тэгэхээр гоё энэ ажлаа улам цааш нь явуулаарэ. Тэг гоё үр дүнд хүртлээ яваарэ. Тэгээ тэр нь яг илүү сүнсээ баярлуулах одоо сүнсийг нь баярлуулдаг тийм үйл явдлууд одоо үйл явдал гэх юм уу хобби гэх юм уу тийм юмд эхлүүлэх passionate тэр зүйлсүүдийгээ илүү хийгэрэй л гэсэн. Одоо бид нар нөгөө нэг сүнсэн нэг өөр юмд баярлдаг багт чинь шал өөр ажил хийдэг ч юм уу, шал өөр чиглэлээр сурдаг ч юм уу. Тэгээ нөгөө сүнс нь бүр нэлээд өөрт нь гомдсон яваад байдаг байхгүй юу? Тэгээ нөгөө сүнс нь өөрт нь гомдсон бол тэрийг яаж таних вэ? Тэрийг яаж ядаа яалгаж мэдэх үү? Юу дотроос тэгэл хэлнэ шүү дээ бачуураал. Нөгөө дуртай гэж явах хэрэггүй штэ гэж би ийм энд байх ёсгүй би ийм хүн биш штэ би яагаад ийм болчвоо гэдэг бодлууд ойр ойрхон эргэлдээ левел тэгээ буруу юм аа хийж ийн гэсэн үг штэ. Тэгээ яг таних нь шүү. Тийм дуртай юм а хийгээд эхлэхээр бол хүн тэр цаг нойр хамаг мөнгө төгрөг өгөхгүй байсан ч хамаагүй хийдэг. Сүнс нь баяртайгаар хийдэг учраас тий. Тэгэхээр сүнсээ баярлуулдаг энэ зүйлийг ингэж тодорхойлж олж мэдэж хийснээр тэгвэл ямар давуу талтай юм бэ гэхээр нөгөө энерги айгүй өндөр болдог байхгүй. Одоо сүнс чинь сүнс баярлуулахгүй зүйл хийгээд тахаар надаас холдоод байдаг. Холдох тусам би зөвхөн энэ махан бие тарих одоо энэ махан бодийн амьдралаараа ингээл өөрийгөө чирээл амьдраа. Одоо нөө цэцэрлэгтээ явахгүй гэдэг байгаа хүүхдийг ингээл чирээл цэцэрлэгт нь авч явахаар амар хэцүү байдэн штэ. Замж явж өгөхгүй ингээл байсгээл булаацалтаа штэ. Гарын түлгээл татал. Яг тэрэн шиг бид нар сүнснийхаа дургүй юм хийгээд тахаар яг л амьдрал тэгж явдаг байхгүй юу? Тийм болохоор яг сүнснийхаа дуртай юмыг хийх тэр одоо бүр бүх амьдралаа солиод сүнснийхаа дуртай юмыг хийж амьдргээгүй штэ. Тэрийг ингээд рутин дотроо шингээгээрэй гэдэг байгаа байхгүй юу? 7 өнөختө нэг удаа ч юм уу те. Эсвэл ингээд хажуугаар нь хобби болгож хийдэг ч юм уу те. Тэгээ тэр сүнс баярлуулдаг зүйлсээ олж мэдээд гоё хийгээрэй л гэж зөвлөх гээд. Тэгэх юм бол сүнс чинь танд илүү хамтарч ажиллана. Таны дотоод дуу хоолой одоо дотоод бие дотоод хүүхд энэ төр чинь бүр сэргэнэ. Тэгээ энерги чи илүү гоё өндөр болж эхэлнэ. Тэрийг дагаал тэгэл амьдралын чанар бүх юм сайжраад эхэлдэг байхгүй юу? Тэгэхээр энийг заавал яаж хийж агаад нэг тийм рутин дотроо л оруулж ирвэл гоё санагдаад байгаа. Зөв. За амжилт. Тэгээд яг нөгөө юу болгоныхаа дараа нэг үг хэлж мэлээ. Тип болгоныхын дараа нэг тийм дэмжигч комент үлдээл манайхаа. За тэгээд 5 дугаарт нь болохоор яг 25 ондоо хүрмээр байгаа тийм мейн хамгийн үндсэн зорилт стратегийн ач холбогдол бүхий зорилтууд уу? Тийм. Тэрийгээ тодорхойлоорой. Тэгээ эднэр болохоор бүгдээрээ ингээд тусдаа амар олон зорилт тодорхойлох гээд байгаа юм шиг хэрнээ. Тусдаа өөрийн ач холбогдолтой гэдгийг бүү мартаарай. Тэгээ энэ 5 дахь зорилт нь болохоор зүгээр ингээд нөгөө нэг vision board шиг байхгүй юу? Бид нэр ингээд мөрөөдлийн самбар хийдэж штэ тий. Тэрэн шиг гэхдээ нэг олон юм заавал байх шаардлагагүй нэг тийм яг чин сэтгэлээсээ хүсэж байгаа тий. Би ялангуяа томоохон зоригтой тийм чин сэтгэлээсээ хүсэж байгаа. За би 25 онд яг ийм л юм хийжүүл амар гоё байна гэж бодож байгаа юм аа ингээд зүгээр л бичээд орхичих гэж байгаа. Зүгээр бичээд орхих тэгэл болоо. Тэгээ дараа жил харъя. Дараа жил харна гэсэн үг тий. Тэгээ би энийг бол жил болгоно хийдэг, өөрөө заавал хийдэг. Тэгээ би vision board мөрдгийг бүр зураг мураг наагаад хийж хийдэггүй. Би зүгээр л дэвтэрнийхэн цаасан дээрээ яг тэр 25 оны одоо нэг сэдв ч юм уу тий. 25 онд яг ямар байгаа гэдгийг ингээд дотроо бодож мэдэрч яагаад ингээд за ийм 3 юм гээл тодорхойлцдаг. Ер нь 3-аас их мөхийг хийдгүү. Тэгээд тэгсэн чинь 24 онд миний тэр тавьсан бүх юм бэлцээ илээ. Тэгээ яг би ингээд жилийн төгсгөлд тэрийг ингээд харж байгаа хгүй тэгэл болчих гээд. Тэгээд энэ ингээд
нөө юм чеклж байгаа юм шиг. Гэхдээ би өөрөө ерөөсөө тэрийг биелүүлэх гэж хичээгээгүй. Зүгээр ингээд universe-тэй даатгаад орхисон гэсэн үг. Энэ 3-ыг биелүүлээд өгөөрэй гэдэг шиг тий. Та нар ч гэсэндээ тий яг ямар ч тийм яана энэ угаасаа л бүтгэүүлтэй эсвэл за энэчтэй минжтэй гэж бодлогүй тийм хязгаар байхгүйгээр одоо хязгаарлалт байхгүйгээр өөрсдөө ингээд гоё тэр гэдэг яг 3 юм зам бичээд орхичих юм бол айгуу гоё болно шүү. Яг тэр universe тэрийг чинь бүртгэж аваа яг хийж өгд юм аа. Тэгэхээр зарим зүйлдээ ингээд ноцолтой болохоор улам ингээд явдггүй штэ зарим зүйлийг зүгээр бичээд universe-ээр хийл гэж бас болно. Тэ. Яг гэнэ. Бодол биелэл үг хүчтэй энэ төр гэл яг тэд нар чинь ингээл лээ. Яг нэгдээд яг юу яагаад байгаа байхгүй бүттгээ гэдгийг батлаад байгаа зү ер нь. Тий. За миний хувьд бол яг 25 он эхлэхээс өмнө та бүхэн амжаад яг энэ 5 зүйлийг хийчих юм бол гоё шиний нэрэгтэйгээ уусаад тий өөрөө дотооддоо цэвэрлэгдээд гэр орнож гоё цэвэрлэгдээд шин зүйлсүүдээ хүлээж авахд бэлэн болоод альва зүйлд зориг шуулуудаад тий зориг шуулууд нь гэдэг чинь өөрөө амар чухал ахгүй юу тийм амар дэвшилт юм шиг баазганаа л байгаа хүнд бол яг хувь заяа нь яг яах гэдэг нь ойлгохгүй учраас тий юу авчирч өгөөч мэдэхгүй байгаа тий штэ тий ер нь ингээ бүрий хэлэл зориггүй байгаа зарим хүмүүс бас заримдаа ингээ ямар хэцүү байдэн штэ ингээд нэг юм яриад л тэгэл үгүй тийг хийчихтэй гэлэнгүү. Тэг хийхгүй гэд нэг бөө шалтгаан гаргаж ирэхгүй ахаар тэлөө гэдэг ч юм. Би ч гэсэн тэгдэг л дээ ер нь зарим юм дээр. Тэгтээ яг бүгдээр нэг тийхгүй байх гэд үзхүү та. Үзнүү дээ. 25 онд хичээцгээе. Тэгээд гоё дотоод аялал энтрээ эхлүүлээд сүнсээ баярлуулах зүйлс энтрээ тодорхойлоод ингээд үзэх юм бол нэрэл үнэхээр юм өөрчлөгдөн шүү манайхаа. Харин энэ бүр үнэн шүү. Сүнслэг талаас нь хэлж байгаа шүү. Харин зөв. За тэгээд одоо бас байгууллагууд ажил хийдэг хүмүүс ч юм уу бүгд дараа оныхоо бас төлөвлөгөө гаргаж байгаа хэ. Тийм шүү дээ бид нэр компани дээр бүр амар нарийн гаргаад батлагдсан баг л та одоо. Тийм. Маш нарийн төлөвлөгөө гаргана, маш нарийн төсөв тооцоо хамаг юм гаргадаг юм яг хувьдаа хизээч тэрийг хийдгүү те. Харин дотоод бие дээрээ өөрийнхөө амьдралын одоо 25 оны зорилго төсөв гэр бүлтэйгээ тийшээ аялна, ингэн гэртээ тийм юм аавн гэж бичиж идэг болохоос их та өөрийнхөө дотоод сүнстэйгээ холбогдсон юм дээр анхаараарай гэдэг нөгөө санааг өгөхгүйд битээр иймэрхүү сэтгүүдийг үнэлээ. Ажиглаад тахаар хүн болгоно нөгөө он гарахаар нэг тийм альптай ч юм шиг бараг бүгд хийгээд байгаа болохоор ч юм шиг ч юм уу ингээл зүгээр нөгөө л нэгэн хідэн улиг болсон зорилтуудаа тавиад идэм шиг харагдаад байгаа байхгүй. Энэ жил би турна, жимд явна юу гэдэг лээ. Хуулийн яг өнгөрсөн жил бас нэг иймэрхүү ярьжсэн шиг санагдаад байна. Ярьжсэн шүү дээ. Туртай зорилго тий. Англи хэл сурна гэж үйл жишээ аваа л тий. Тийм биш яг л өөртөө зориулж гоё цаг гаргаад яг бодоод дэвтэр аваад тий бичээд ингээд дүгнээд цэгнээд тий. Тэгээ тэрэндээ зориулж бэлтгэл ажлаа хүртэл хийгээд ингээд явах юм бол шал өөр зорилтууд гарч ирнэ. Тэгээ бид нар өөрсдийгөө бас хязгаарлаад нөгөө л нэг бүх хүний бичдэг зорилтуудыг бичээдэж болохгүй би чинь шал өөр хүн болгон дотроо шал өөр зорилго ирсэн тэр амьдралынхын зорилго хүртэл ингээл өөр учраас тийм яг өөрийнхөө гоё сонсч иж дотор хүндээ зориулж энэ гоё 25 оны зорилгоо гаргаарай гэж зөвлөмөр байна. Харин бусдад таалагдах гэж битий байна. Шал тийм байхгүй гинт. За окей. Гэхдээ ер нь бол яасаа тэр үгийг хэлсэн бэ гэхээр одоо өөр байхаас ингээд айдаг хүмүүс яг иргэн дойронд бас одоо сүлийг тааралдаад байна л та тэнгүү. Тэгэл яах вэ өөр л байл л да тий. Ямар хамаатай юу. Яг нөгөө шал өөр юм хийх гэхээр ингээд эвгүүлээдэг л ах л та тий. Тухгүй хамаагүй одоо зөв өөр байцгаа өөр өөрсдийнхоороо өөр гэрэлтцгээе. Өөр гэрэлтэх жишээ. Өөрийн өнгөөрөө гоё гэрэлтцгээе бүгдээрээ. Тэгээ саланг шиг диско шиг гоё байцгаая. За тэгээд энэ дугаараа энд хүрээд өндөрлөх үү? За тэгээ. За тэгээ бүгдэнд нь амжилт хүсье. Гоё шинэ ондоо бэлдээрээ.
шинэ ондоо сүнслэг байгаарэ. Дотоодтойгоо холбогдож амжааг байгаа нь. Тийм ээ. За За тэгээ дараагийнхаа дугаараар уулзъя. Баяр таа. Түр бай. Оо 9.